Монгол Улсын ерөнхийлөгчийн ирэлтөөр морин хор үндэсний анх дугаар чуулган өнөөдөр төрийн ордон боллоо. Үндэсний чуулганыг ерөнхийлөгчийн тамгын газар соёлын яам хамтран зохион байгуулсан юм. Морин хураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ гэдгээ төрийн тэргүүн илэрхийлээд байна. Монголын төр морин хуурийнхаа хөгжлийг бодлогынхоо төвшөнд онцгойлон анхаарч ирсэн түүхтэй гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч хүрээлцэх үндэсний чуулганы үеэр хэлсэн үгэндээ онцлоод байна. Морин хуур айл болгонд бэлэгдэмжийн зориултаа өлгөөтэй байдаг биш, баяр ёслолын үеэр их шигдүүлж гэрийнхээ жаврыг үргээдэг байх уриалгыг төрийн тэргүүн гаргаад байна. Манай эрдэмтэн судлаач багш мэргэжилтнүүд морин хуурийнхаа үүх түүх, өв соёлыг шинжилэн судалж, судалгааны ном бүтээл төрөх, заавал сурах аян дууны жагсаал бүрхий сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохион хэвлүүлэх зэргээр дотооддоо төдийгүй олон улсад морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурчлан таниулж, заан сурах ажлыг улам эрчимжүүлэх шаардлага юу ёсоор тавьж байна. Мөн Монгол эрдэнийн бэлгэлт морин хуурын аян хуур айл бүрийн хооронд иршгэлэн хөгжиж, Монгол өв соёл, зам заншил, үеийн үед түгээн дэлгэрч байх үднээс төрийн хаан хуурч байдагтай адил Монгол айл бүр өргөөдрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриалж байна.
агва түүхгүрний соёлын их түүчээ айцам нэрөө экшигдэнт өв их соёл юм нөө хорвогийн хамаг явдлыг хоёрхан жавтас багтаасан хосгүй нэгэн овог Азийн цээжинд нутагтай хаан заяат түмний бэлэг оюуны өндрөг хасбуу тамагт төрийн тэргуунд залгадах шүтэн мянганы түүхтгүрний шашстар түүхийн улба манхан цэнхэр тэнгэрийн хөг ихшгийн зохирлоо морин толгойт хуур минь өө хорвоо гэдэг өргөнч хотод гэдэг олонч хоёрхан чагцсанд багтааж холбохын учир энэ Самбайцхано морин хогогжмон хоймор тонзалсан Монгол ахын дүүс хамгар сайхан нутгараа угдаж 21-р зууны түүхийг бүтээлж яваа эрхэм хүндэт та бүхнийхэн энэ сайхан үдшийн хаан амар хатан мэндийг айлтхан мэдчилээ. Эхият зүрийн хөгөйлгөөг дан эцэгдээцийн сүд хэмрийг бадран энэ Монголын хон өндөр заяаг хураалсан экшигэрөө морин хоорч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Түмэн баяр багш Шавнарын хамтарсан их шавын экшигдэн тоглолт энхүү ёстол төгөлдөр эхэлж байна. Өндөрлөгтний соёлын бэлт бусууг Монгол үндэсний бахархал монголчуудын түүхэн ой санамж оюун сэтгэл хөсөл тэмүүлэл хэмэр золын экшигт судар болсон арга билгийн хос чавтаст аяг хөгийн яруу дүүрсэлт морин хуурыг эрхэмлэн дээдлэгч тавхнийхэн алтан сонрыг чинь мялая. Монгол улсын гавьяач жүжигчин Агван Жамбулын угай уулган шарын домог ерөөл магтаачдын улсын уралдааны 5 удаагийн тэргүүн байрын шагналт хүүхдийн гинго наадмын гран-при шагналт улсын ерөөлж магтаачдын уралдааны хошоо хүрэл медальт хүүхдийн гинго наадмын 4 удаагийн мөнгөн медальт өсвөрийн ерөөлж магтаачдын уралдааны шилдэг ерөөлж магтаач Баян-Хонгор аймгийн Баян цагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Хангал Арслан Хангал Жаргалан 아무 그
чадлыг азлан бартай зүршвэйгэн аглан дэшигэн атмөр носгон бигэн ажиг зүрэг театр сайхан хэмээч хүндэ нөхөр болсон эрен дэлхийд ховор болсон харин тунгалгнуутай хахам сайхан хөлзүүтэй орж өгөрж очиодоггүй ороодтай зовоодоггүй тавьсан газраас барин дөрвөл ташгүй дүр хэмтдэггүй хатаа хапаа мэд ирчээ авахаар хөсөлгөд ядар цоцыг мэддэггүй ярд хорд сураагүй өлгөн шарын номогтой удаа номонд бичээстэй турж итсэн удаагүй тунгалгын нэтсэн ондрон ядар цагаасаа бомбонистай хатаагүй стен гараа дэжаагүй сүргийндээ болсон энэ төрөөр хатаа болсон ирхийндээ энэ говийн хурдан тэмээд минэ Найдвар хөгжмөл Батны дуу богд сумын морин хуурын дугуйлангийн сурагчид
Монгол Ардын доо цонхон дээр суусан яда Үлзэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батулгын энх саран төгөл төр хуурж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан мөнх соёл. Айлтны концерт Аяг гişгэн 6 жигүүр аймгийн уралдааны 2023 оны тэргүүн байр улсын уралдааны тэргүүн байр Даагны уралдаан 2024 сүрийн морин хуурчдын уралдааны тэргүүн байр Банзрагчийн нэрмжтэй аймгийн морин хуурчдын уралдааны тэргүүн байрын шагналт Номон далай зөвлөлбөр сургуулийн сурагч Ариун болдын мөнхчин
Санхүүгийн хөгжим Ван Сэмрүү Жонон хамтлагийн морин хуурч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнх сайхан морин хуурч аягшгийн 6 жигүүр аймгийн уралдааны 2023 оны тэргүүн Төв халахын алдарт морин хуурч банзаргчийн нэрэмжит аймгийн уралдааны дэд байрын шагналт Үлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мэнт сүрэнгийн од баяр Гоцтооч хөгжим драмын театрын бүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сод баяр бүжигчин Шүрэн цэцэг
байцгаана уу? Сайхан өвлцгөөж байна уу? Хаа сайхан. Өнөөдөр их гоё өдөр байна. Түн баярахаараа хамгийн түрүүнд маш их бахархаж байна. Морин уур хөгжим сурна. Тэгээд тэр тусмаа морин уур хөгжмийг сургана гэдэг бол маш их хөдөлмөр байдаг. Маш олон жилийн хөдөлмөрийн үр дүн энэ олон хүүхдүүдийн гайхалтай тоглолт өнөөдрийг бий болгож байна. Тэгээд түн баярахаараа юуны өмнө морин уурчдынхаа өмнөөс маш их бахархаж баярлж байгаа илэрхийлмээр байна. Тэгээд намайг мөнгөсайхан гэдэг би Жона хамтлагийн морин уурч. Тэгээд би 2000 онд анх Баянгар аймгийн Хүүхдийн Тэмүүжин театрын 8 шарга морин уурын чуулга гэж байгуулагдахад анхных нь сурагч нь болж тэгээд морин ууртаа анх амьдралаа холбож байсан. Тэгээд дэлхийн нийтээр одоо хүмүүс технологитой маш хамааралтай болж байна. Тэр дундаа монголчууд ч гэсэн бас ялгаагүй бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа хүүхэд одоо том хөнгө бүгд утасны хамааралтай технологийн хамааралтай болж байгаа. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр морин уур хөгжим микс сурснаар хүн хүнийг хайрлж сурдаг, зөөлөн сэтгэлтэй болдог, сууд сурдаг, төвчээртэй болдог. За тэгээд цаашлаад эх орноо хайрлж сурдаг гэдэг маш олон талын давуу талууд байгаа. Тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд болон хүүхдүүд та бүхэн морин уураа бас хайрлан шимтэн суралцаарай. Өшөө олон морин уурчд одоо манай нутгаас мань түрэн гарах болтугай. Өнөөдрийн энэ тайзан дээр тоглож байгаа Түн баярах маань одоо гадаад улсад их шиглэнгийн хамтлагт тоглоод маш олон жил Монгол орноос хүртэлсэн. Тэгээд миний бие Жона хамтлаг тоглож ийн удахгүй та бүхэндээ тайзан дээр гарч ирэх өсвөртэй хамтлагийн Бацорг ах мань байгаа. Бас одоо дэлхийд даяар бас нэлээд шоугуулж байгаа хүү хамтлагийн морин уурч. Нэг сайхан ингээд манай Баянгороос бол одоо сайн тоглож байгаа бас нэр хүндтэй явж байгаа морин уурчд байгаа. Тэгээд өнөөдрийн энэ тайзан дээр тоглож байгаа морин уурчдаас ирээдүйд хэдэн дэлхийн хамтлаг бий болохын тэрийг хинж хаашгүй маш их баяртай байна. За.
баярлалаа. Төрийн шагналтын жижигчин хөгжмийн зохиолч Шарав сэтгэлийн эх шиг Сүхбаатарын аялгау үүлэн бор. Баянгар аймгийн Баян цагаан Улцэд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид.
Баянцхан сумын морин хуурчид Сүхбаатар аялал Үлдийт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Янжин Саран төгөлдөр хуурч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнх соёл
Миний багаар аялал Баяцхан сумын ерөнхий сургуулийн сургуулийн сурагч Уран Солонго Агима.
Аргамаг хөлөг. Аягийн 6 жигүүр аймгийн уралдааны 2023 оны 3 дугаар байр улсын уралдааны тусгай байр Тухайлбарын алдарт мөрөн хуурч Банзарагчийн нэрмжит аймгийн уралдааны 3 дугаар байрын шагналд Улсын гэмхий боловсролын сургуулийн сурагч Батэн Отгон баяр.
сумын морин хуурчид хөгжим драмын театрын дэргэдэх мужгийн дугуйлангийн сурагчид Шавьяа гисгэлэн орон бүтээлийн тоглолт өргөжлөн та бүхэнд хүрж байна. Одоо та бүхний өмнө их говийн аян хутагт долдоотын данзан арвчаа хэмээх гэн хүмүүний зохиол Үлэмжийн чанармаг сайхан уран бүтээлээр
Аядууны синхронт хөргөн барина хэмээн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан морин хуурын багш Нэгдүржийн Түмэн баярыг шавнарын хамт тайснаа хөдөд хэмээрэн зандаа. Түмэн баяр багш маань 1993 онд ардын урлагийн эгшиглэн хамтлагаан байгуулж Адас Европын орнуудад Монгол сайхан өв уламжлалт язгуур урлагаан түгээн дэлгэрүүлж байгаад 2017 оноос төрдөг Баян хонгор аймагтан хонгор сайхан нутгийн хаан ирээдүй хойш залгамж хадавсан хүүхэд багчуудаа морин хуур хэмээх сайхан хөгжим өв соёлоо өвлүүлэн хөгжүүлэх зорилго өөрлөн хөрөлцөн ирээд 8 жилийн хугацаанд 130 гаруй шавьтрүүлж улс аймаг бүсийн уралдаан тэмцээнүүдэд олон амжилт гаргаж байсныг дурдан хэлэх нь зүйн хэрэг болов хэмээн бодож байна. Ингээд та бүхний өмнө Монгол улсын ардын жүжигчин Жамян багшийн арга барилаар монголчууд бид бүхний нэгэн удаа оршуулсноор ногоон дээр бурхны түргэн тарныг мянгантаа уншсан хэмжээний буян хурдаг хэмээн бэлгшэн эрдэсдэг үлэмжийн чанар хэмээх үлэмжийн тансаг гайхалтай уран бүтээлээр мэдчилж бэлэн болсон байна. Халуун өдөр ташилтаар хүлээн авна. Нэр төвчмийн зохиолч Бэлгийн дамжин сүрэн бинтийн өндөр ууланда морин хуурч аяг гişгийн 6 жигүүр аймгийн уралдааны 2023 оны тусгай байр улсын уралдааны 3 дугаар байр Төв халахын алдарт морин хуурч банзрагчийн нэрэмжит аймгийн уралдааны тусгай байрын шагналт Үзэд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батохтгийн дэлгэр цэцэг.
жүжигчин Бүрүүгийн хөгжим Эклийн эгшигт нутаг Өнгөр бүжиг Урамс Аян гişгийн 6 жигүүр аймгийн уралдааны 2023 оны тэргүүн байр улсын уралдааны 3 дугаар байр Түүхалхын алдарт морин хуурж банзар гिचийн нэрмжтэй аймгийн уралдааны тэргүүн байр Даагны уралдаан 2024 өсвөрийн морин хуурчдын уралдааны дэд байрын шагналт Баян хонгор аймгийн 2024 оны онцлог хүүхэд Улзид цамын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Эрдэнэбатын Бямбаранжин
Өсөлтөн хамтлагийн морин хуурч, хөөмөч, магтаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бат Зориг. Сайн байцгаана уу? Энэ сайхан хүүхдүүдийн тоглолтод оролцож байгаадаа маш их баяртай байна. Бас хүүхэд насны дор сумч сэргсэн маш сайхан өдрүүд болж байна. Тэгээд юуны өмнө энэ хөрвөн хүүхдүүдийн тоглолтыг үзэж дэмжихээр хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Бас өнөөдрийн одоо энэ сайхан үйлсийн эзэн Түнхахта бас их маш баярлалаа. Тэгээд халуун баяр хүргье. Тэгээд өнөөдөр нутагт маань ингээд ийм сайхан морин хуурын багш ирж олон хүүхдүүд тэр дундаа ингээд асагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд ингээд морин хур хөгжмөөр суралцаж үнэхээр гайхалтай тоглож байгаад нь миний хувьд маш их баяртай байна. Би бол одоо Баянгор аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгссөн. Ээж маань надад анх морин хур хөгжмийг зааж ирсэн. Тухайн дуу хөгжмийн багш нар гэдэг бол үнэхээр маш чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж ирдэг байсныг би одоо эргээд ээжээрээ боддог. Одоо бүх хөгжмийг хүүхдүүдэд заадаг. Зөвхөн морин хурыг биш бүх хөгжмийг заадаг байсан. Тэгээд ээжийнхаа хөгжмийн дугуйланд тас суралцаж ингэж ээж маань надад урлагийн замд хөтөж оруулсан. Тэгээд өнөөдөр ээжийнхаа энэ хөтөж оруулсан урлагийн замаар бас ингээд өнөөдрийг хүртэл чадан ядан хичээж явж байгаадаа маш их баяртай. Тэгээд бас энэ хүүхдүүд ч гэсэн одоо Монголын ирээдүйн ямар мундаг од байгааг бид нар мэдэхгүй. Тэгээд цаг хугацаа харуулах байх. Тэгээд өнөөдөр энд тайлан тоглолттой байж байгаа бүх хүүхдүүдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө баярлалаа. Ингээд тав хүндээ эзэн богд Чингис хаан хэмээх сайхан уран бүтээл өргөн барья. Хүлээн авах. 아서로
몽고도 칭기선 정모도 칭기선 몽고도 칭기선 정모도 칭기선 몽고도 칭기선 정모도 Төрийн шагналтай ардын жүжигчин чулуун уран хас бүжгэн жүжигний хуваарсан. Өвөр Монголын алдарт хөгжмийн зохиолч Чи Булаг Түмэн агтны төвөргөн Үлзийт Баянцхан сумдын ерөнхий усралын сургуулийн сурагчид.
чойдог жадам хараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан мэгдэржин Төмөн баяр өсөгдөн хамтлагийн морин хуурч ерөөлж магтаалч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Бат Зэрэг Жонын хамтлагийн морин хуурч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Мөнх сайхан Төгөлдөр хуурч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Мөнх соёл морин хуурын гуйлангийн нийт сурагчид явдлаас домог хэлсэн морин хуурмын жигүүрт хүлгийн сүлээр татаж хийсэн морин хуурмын хөхөн амжилтын түүх морин хуурд мөнхөрч хөх Монголын үрсад хөгжим болгон дарахс юм аа. Уулнугийн цэцгийг сэрэж чадсан морин хуур, уртын дуу шиг талыг туулж чадсан морин хуур, хөмийн төгөлтэй хосолж давхиж ирсэн морин хуур, хөвчөн чимээнд хөөлөгдөн уянгалдаг морин хуур минь үү. Монгол улсын ерөнхийлөгчийн зардаг ёсоор айдвар бүрийн хамарт морин хуурыг гიშгдэн өөрийнхөө хөдөлгөн сургаж үндэсний урлаг Монгол соёлын түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрэн оруулан яваа экшэвийн экшигдэн уран бүтээлийн тоглолтыг санаачлан зохион байгуулагч морин хуурын сургалтын багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан мэгдэржин Төмөн баярыг та бүхний гүн хүндэтгэл өрн залхтан татана. За сайн байна та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд юуны өмнө шавнартаа маш их баярлалаа.
хүн ер нь хичээл зүтгэлээр юмыг сурдаг. За би бол энэ хүүхдүүдтэй аргачлал, за ер нь бол хичээх ёстой гэдгийг нь бол яаж морин хураад олох ёстой гэдгийг нь одоо зааж өгж байгаа болохоос хамгийн гол нь бол хувь хүний одоо хичээл зүтгэл хамгийн чухал байд юм аа. Тэгээд хичээл зүтгэж байгаа шавнартаа маш их баярлж байна. За тэгээд уран бүтээлийг маань хүүхдүүдийн маань уран бүтээлийг тааван соёлж одоо суугаа таавхандаа бас их маш их баярлалаа. За энэ тоглолтыг одоо продюсерлаж хамгийн их урам хайрлсан нэгэн эхмийг би дайсан аврамаар санагдаж байна. Энэ бол манай Бямбаранжин гэдэг хуурч хүүгийн аав Эрдэнэбат гэдэг хүн байгаамаа. Одоо бүх одоо продюсерийн ажлыг хамгаалсан. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүүрэн мэндийг төшүүлье. За морин хуур хэмээх хосгоо сайхан хөгжимд өөрийнхөө амьдралыг зориулж, өөрийнхөө амьдралын үн цэнийг болгож өнөөдөр Баянгар аймгийнхаа Баянцагаан, Богд, Үлзий сумын энэ ихрийн эцэг өрсөлдөө морин хуур хөгжмийг заасургаж байгаа Түмэн баярагчтай юм дөрөв талархал илэрхийлж ихийн ёстой. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хоёр зорилго гарсан байдаг. Морин хуур хөгжмийг дээдлэн, эрхэмдэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх тухай зорилгууд гарсан байдаг. Энэхүү зорилгыг бид бас орон нутагт хэрэгжүүлж, айл хөрийг морин хуураар эрхэмдэн дээдлэж, түгээн дэлгэрэх үүсэд хамтран зүтгээсэй гэж бид бүгд хичээн зүтгэж, энэ 3 жилийн хугацаанд Үлзий сумандаа морин хуурын сургалтын зохион байгуулж, улмаар сумын түүх 100 жилийн хойд тоглолтоон зориулж, дараачаас хөрс сэргэлтэй сумдуудаа энэхүү морин хуурын тоглолтоо бас зохион байгуулсан. Энэ олон удаагийн зохион байгуулж байгаа арга хэмжээ нь энэ хүүхэд бүрийг цаашид улам илүү морин хуур хөгжмөд дуртай болох, улмаар илүү хөгжих юм боломжуудыг нь олгосон гэж үздэг. Тэгээ энэ удаагийн их шавын ихсгэлэн морин хуурын тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Баянгар аймгийн засаг даргын тамгын газар, за мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Баянгар аймагт салбарын захирал Инх Түвшин ахтаа, за цолж бүрд хүчил компани захирал Сангж ахтаа, за мөн Үлзийд Мэсүүд коллежийн захирал асан Бямдурж ахтаа, за хуваараа үйлдвэрлэл эрхлэгч одоо Төмөр баяр найзтаа энэ хөгжсөн ирсэн нийт хүүхдүүдийнхээ нэрнээс бас талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээ морин хуур хөгжмийг хөгжүүл түгээн дэлгэрүүлэхдээ энэхүү танхимд хүрэлцэн ирсэн сэтгэл санааныхтэй ахын дүүс та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэн маань бие эрүүл сэтгэл амгалан бодол ууж холтгой гэсэн Үлзийтэй сайхан өрөөдийг энэ тоглолтод ирсэн нийт хүүхэд багчуудынхаа нэрийн өмнөөс өргөн төвшүүлье. Та бүхэндээ маш их баярлалаа. Экшиглэн тоглолт маань Монгол орон номгшсон үлгэж түмний уухайн дүрлэгтэй Монгол хүмүүний сэтгэлийн гიშгийг хөгдөн дуурьслаа. Экшиглэн тоглолтонд хүрэлцэн ирж үзэж сонирхсан үзэгч та бүхэндээ аз жаргал ирүүлэх энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хөсөн өрөөё. Баярлалаа та бүхэндээ.